Анхаараарай. Undisputed киноны 3 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Дэлхийн хамгийн хүнд дэглэмтэй харгас хэрцгий 8 шоронгийн шилдэг 8 тулаанч энэхүү анги дээр хүч үзэж нэгийг үзэж нэхий дээлээ уралцсан. Мэдээж он сонирхолтой үйл явдлууд гайхамшигтай эргэлтүүд таныг хүлээж байна. Ингээд киногаа дуглан сууж таалан болгоно. Энэхүү контентийг маань үзэж байгаа үзэгч та subscribe дарж намайг дэмжээрэй. Баярлалаа. Өмнөх анги дээр аимшигтайгаар хөлөө хугалуулж үлдсэн Бойка маань энэ удаа шоронгийн доор байрлах эвдэрч муутсан жорлонг цэвэрлэж байгаагаар энэ анги эхэлдэг билээ. Шоронгийн рингэн дээр тулалдах уухайн дуу түүний дээрээс байн сонсогдоно. Тэрээр хуучин цагаа дурсаж тэр оргилд дахин хүрэх хүсэл эрмэлзэл түүний зүрхэнд булаастай. Харин түүний байр суурийг Бисихов гэгч нэгэн тулаанч эзэлжээ. Тэрээр 35 тулаанд нэгж ялагдаагүй эндээ жинхэнэ үнэмлэхүй авраг болсон шилдэг тулаанч юм. Энэ бол Гага өмнөх ангийг үзээгүй үзэгчтэй жаахан тодруулаад хэлэхэд болвол энд болж байгаа хууль бус тулааныг зохион байгуулж байгаа нууц ноёнтой юм. Гага шоронгоос гарч явж байхдаа Юри Бойката санамсаргүй байдлаар таардаг. Түүнийг шал угааж байгааг хараад үнэхээр их гайхдаг. Өмнөх дурсамжаа бодож Юри Бойкагаас болж их хэмжээний мөнгө олж байснаа санаж түүнтэй уулздаг. Би чамд тусламаар байна. Чамааг одоо илүү сайхан орчинд амьдруулъя, өөр камерт шилжүүлъя, номын сан ч юм уу, гал тоогоонд ажиллуулъя гэж түүнд хэлэхэд үгүй ээ. Би энд байх болно. Би хаашаа ч явахгүй. Гэхдээ би тулалдмаар байна. Намайг тэр Висиховтой тулалдуулаад өгөөч гэж түүнээс гуйдаг. Гага энийгээд чиний хөлчин гимтсэн шүү дээ. Чи тулалдаж чадахгүй. Удахгүй дэлхийн хамгийн хүнд дэглэмтэй 8 шоронгийн шилдэг тулаанч тулалдах болно. Тэр тулаанд Бисихов манай шорныг төлөөлж тулалдах болно гэж хэлээд яваад өгдөг. Бисиховын ээлжид ялалтууд үргэлжилж байх энэ хугацаанд Бойка маань бэлтгэлээ хийж эхэллээ. Хэдий хүнд хэцүү нөхцөлд байгаа ч гэсэн тэрээр гимцэн хөлөө имчилж өмнөхөөсөө илүү бэлтгэл сургуулалт хийж байлаа. Ингээд нэгэн өдөр тэрээр өөрийнхөө үс сахлаа засаж хүн төрхөндөө ороод Бисиховтой тулалдахаар явлаа. Ээлжид тулаандаа ялалт байгуулсан Бисихов руу Бойка шал угаасан угаацаа цацав. Тэгээ тэрээр чи бол авраг биш, энд бол би авраг гэж хэлээд түүнтэй тулалдахыг хүснэ. Мэдээж шоронгийн харгалзагчид түүнийг барьж буцаад өрөөндөө авч явах гэтэл Гага болон шоронгийн дарга хоёр энэ бүхнийг зогсоогоод за Бойка тулалдвал тулалдна биз. Үхлээ хүлээж байгаа юм байлгүй. Хөл өхөн биз. Тэрл бизгээд тулааныг зөвшөөрдөг. Ингээд тулаан эхэлнэ. Бойка дээгүр хувцаа тайлахад үнэхээр эрүүл чирэг маш хүчтэй харагдаж байлаа. Шоронд насаараа сууж бэлтгэл хийж зөвхөн тулааны төлөө амьдэрсэн Бойка маань Бисиховыг ядах юмгүй л дийлхэн тэр. Тэнд байсан хүмүүс бүгд уухайлан Бойкаг дахин эргэж ирсэнд баярлана. Ингээд дэлхийн хэмжээний тулаанч нартай тулалдахаар Бойка маань сонгогдлоо. Асуудал нэгэнд ингэж шийдэгдсэн тул Бойкаг ээлжид тэмцээн болох газар руу нууцаар авч явлаа. Үнэхээр л шииртэй аавын хүү юм. Тэмцээн болох газар ирлээ. Энд тэрээр өрсөлдөгч 8 тулаанчтай нүүр тулна. Энэ үгэн бол Резо. Энэ бүх 6 цэнгэлийн ертөнцийг бүтээж байгаа өвгөн юм. Мэдээж нөгөө талд 8 улсын 8 нууц ноёнтон баярын зоог барьж байна. Бүгд л өөр өөрийн улсынхаа хамгийн шилдэг тулаанчтай авчирсан нь ойлгомжтой. Тэд тэмцээний талаар ярилцаж, мөн хэрхэн мөнгө олох талаар, хэрхэн сайхан хөгжилдөх талаар, мөн энэ жилийн тэмцээн үнэхээр сайхан болох талаар ярилцаж сууна. Энэхүү шоронгийн дараага тулаанч хориглоодтай уулзаж аль улсаас ирсэн ямар гэмт хэрэг хийсэн өөрийгөө танилцуулахыг шаарддаг.
Тулаан чоргидлууд бол бүгд л хүн амины хэрэг аллага гэх мэт маш хүнд ял авсан нөхдүүд байсан. Тэгэхээр тэд бол Хойд Солонгос, Франц, Орос, Бразил, Колумб, Америк гэсэн улсуудаас ирсэн хоригдлууд билээ. Америкаас ирсэн Турбо гэж өөрийгөө нэрлсэн энэ нөхөр шоронгийн дарагтай хөөрхөн маргалдан шоронгийн дарагч хариуг нь мэдээж өгнө. Харин энэ өндөр хоригдол бол уг шоронгийн үндсэн тулаанч эндээ үнэн таам амьдардаг, эрх дарах гэдэг зүйлийг бол дээд хэмжээнд эдэлдэг ийм тулаанч нөхөр байна. Маргааш нь тулаанч хоригдлуудыг хар ажил хийлгүүлэхээр авч явдаг. Харин Турбо энэ бүхнийг эсэргүүцэж бид энд тулалдахж ирсэн ажил хийх гэж ирээгүй гэж хэлэхэд түүний үгийг инж тоосонгүй шууд л ажлын талбай руу ачаад авжөө. Харин доллар гихч энэ нөхөр даам гэж хэлсэн шүү дээ. Ном уншиж тухлан суусан шигэ тэдрийг уулын орой дээрээс ажиглан суuna. Харин нөгөө хэд нь хүнд хэцүү ажил хийсээр тал талын шилдэг тулаанчид эвгүй гарууд ирсэн учраас хоорондоо маргалдалгүй яах вэ? Манай Турбо Бойко хоёр маань бас хөөрхөн маргалдаад авнаа энд. Ажлаа хийж дууссаны дараа тулаанч хоригдлуудад 1 цаг бэлтгэл хийх боломжийг олгодог. Ингээд тэд бэлтгэлдээ орно. Тэгсэн манай нөгөө доллар гихч нөхөрт маань бүр энэ газрын шоронгийн дарга нь хар тамхи авчирж өгөөд явдаг шүү. Тэгээд явахдаа чи заавал энэ тэмцээнд төрүүлэн шүү гэсэн утгатай юм яриад яваад өгдөг. Бүр түүнд бэлтгэл хангагч хоригдлуудыг сонгож өгдөг. За иргэм хүндэт үзэгчдээ манай киноны хүсэн хүлээсэн тулааны цаг эхлэхэд бэлэн боллоо. Эд Бярн шижигэнсэн 8 хүчит залуу нэгнийгээ хайр гамгүйгээр нүдэлцэхээр бэлэн болсон байна. Анхны тулаанд зүүн талаас Грекийн тулаанч Петрос, баруун талаас Бразилийн тулаанч Андриго Силва нараа тултголно. Ингээд энэхүү тулаанд Бразилийн тулаанч Андриго Силва ялнаа. Дараагийн ээж тулаанд Америкийн тулаанч Турбо Хорватын тулаанчтай тулалдаж маш амархан түүнийг яалдаг билээ. Тэр үнэхээр хүчтэй юм. Тийм ээ, Бойкагийн тулааны цаг ирлээ. Түүний өрсөлдөгч бол Францын тулаанч юм. Угсраа цохилт уран найрын хөдөлгөөн техникээр тэрээр өрсөлдөгчөө ядах юмгүй яалхан тэрэ. Хүндэтгэлийн тайзан дээр тулааныг үзэх эрхэм нууц ноёдууд Бойкаг үнэхээр хүчтэй байгааг шагшин магтана. Алдарт даам амьдардаг доллар маань Хойд Солонгосын тулаанчтай тулалднаа. Доллар бас яггүй тулаанч гэдгээ энэ дээр бас харуулна. Хойд Солонгосын тулаанчийг бас л хурдан дуусгалаа. Ингээд эхний өдрийн тулаанууд дуусхан тэрэ. Хөөрхий ялагдсан хоригдлуудыг за та бүхэн одоо гэртээ харж олно. Та бүхэн хийх ажлаа хийлээ гэж явуулсан боловч тэдний гэр нь үхэл байлаа. Тэднийг замд нь буулгаад буудаж хороо. Маргааш нь доллар ердийг шигээ тугалсаар харин нөгөөдүүл нь ажиллаа хийсээр. Харин Бойко Турбо хоёрын маргаа энд улам ширүүлж тэд хоорондоо зодтолтгуулна. Тэднийг зодолцсны төлөө шийтгэвч ганцаажилсан камерт оруулнаа. Ганцаажилсан камерт хоёр талаас тэр хоёр бас л хоорондоо маргалдаж сүүл рүүгээ тэр хоёр эвлэрэх маркийн юм болдог юм. Турбо болон Бойкаг авчирсан нууц ноёдууд тэр хоёртой уулздаг. Энд яг юу болоод байгаа талаар асуухад тэр хоёр бид нарыг бол маш тийм хүнд хүчээр хар ажил хийлгүүлж байна. Мөн өдөрт ганцхан цаг бэлтгэл хийж байна. Өөрийнхөө тамирчныг болохоор маш сайхан амрааж байна. Бэлтгэл сургуулалт үнэхээр төгс хийлгүүлж байна. Энэ удаад маш тийм бохир тулаан болж байна гэж хэлэхэд үүнийг сонссон Гага болон Америкийн нууц ноёнтон маш ихээр уурлаж хэлгэнэж Ризогун дээр шууд яваад очдөг. Та нар бид нарыг ловирдэж байна. Манай тулаанчдыг ингэж ядруулах юм бол тулаанд яаж дийлэх юм бэ? Нэгнийгээ ловирдохгүй цэвэрхэн тулалццгаая гэж хэлэхэд Ризогун болон шоронгийн дарга тэр хоёртой наймаа ярьдаг. Энэ бол бохир ертөнц шүү дээ. Мөнгө бүхнийг ялна. Долларыг ялах тал дээр бүгд л анхаарлаа хандуулан түүнд тусалж дэмжинэ. Тэгээд түүн дээр хамаг мөнгөөрөө бооцоо тавина. Доллар ялна, тэд баян болно. Ингээд л болоо. Мэдээж манай хоёр энэ бүхнийг зөвшөөрлгүй яах вэ? Ингээд л энэ асуудал шийдэгдэх нь тэр. Цаг хугацаа явах тусам Бойко Турбо хоёрын харилцаа нэлээд сайжирдаг. Бойко Турбод жинхэнэ тулаан гэж энэ газар байдгүй маа.
энд өөр тулаан, өөр хууль үйлчлдэг юм гэж түүнд хэлдэг. Харин Гага болон Америкийн нууц ноёдон хоёр энэ тэндээс л мөнгө ярьж, сураглаж, цуглуулж эхэлдэг. Бойка Турбо хоёр өглөөний цайгаа яг сайхан уух гэж байтал хоёг нэрээд "За сайхан хоолсон бол ажилдаа гарцгаа" гэд тэр хоёрыг хоолын чиглүүлэлгүй аваад явдаг. Ингээд л тэр хоёр бид хоёрыг ялагдуулах гэж байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгодог. Тэр хоёр өдрийн хийдэг хүнд ажлаа дасгал сургуулалт гэж бодон хийдэг. Тэгэхээр хүний сэтгэл зүй гэж үнэхээр сони юм шүү, тийм ээ. Хэрвээ энэ хоёр энэ хийж буй ажлаа хэцүү хүнд гэж бодох юм бол би энэ улам сүлдэн дөрөйтөх болно. Харин дасгал сургуулалт гэж бодоод бие дайчлан хийвэл би энэ дөрөйтөх биш, харин ч улам илүү чадварлаг болж би энэ хөгжиж маш сайн чадaltaй болж байна. Харин энэ онолыг манай хоёр дээд зэгт нь харуулж чадж байна. Бойкагийн хөлн өвдөхөд Турбо хажууханд байсан цэцгийг олж хараад түүнийг дастаж авч Бойкад өгөөд үүнийг хандлаад хөлн дээрээ тавиа тус гарна, хөлчин бол хурдан эдгэрэх болно гэж түүнд өгдөг. Бойка Турбогийн биен дээр байх шивээсийг хараад "Чи хүүхэдтэй юу?" гэж асуухад Турбо 2 хүүхэдтэй гэдгээ хэлнэ. Ер нь бол энд тулалдах гэж ирсэн шалтгаан нь бол Турбо тулаанд ялна, тэгээд Турбог эрх чөлөөтэй болгоно гэж амласан юм билээ л дээ. Ер нь бол хүүхдүүдтэй очих зорилготой. Харин Бойкагийн хувьд бол өөрийгөө шилдэг гэдгээ батлах гэдгээ л хэлдэг. "Би энд хамгийн шилдэг нь шилдэг гэдгээ батлах гэж ирсэн" гэж түүнд хэлдэг. Турбо харин инээж "Чи тулалдахдаа муу шүү дээ" гэж хошигндог. Яг үнэндээ Бойка бол хамгийн шилдэг нь билээ. Ээлжид тулаан эхэллээ. Хүмүүс бооцоогоо тавьсаар. Энэхүү тулаанд манай Бойка болон Бразилийн тамирчин Сантьяго Силванаар тулдах болно. Тулаан бол үнэхээр гайхамшигтай болдог. Тэр хоёр бол зодооны үнэхээр гайхалтай элементүүдийг, техникүүдийг нэг нэгэндээ үзүүлж ширүүхэн тулаан болдог билээ. Харин энэхүү тулаанд Бойка маань Бразилийн тамирчныг өчснөөр түүнийг яалдаг билээ. Ингээд Бойка яллаа. Ялагдсан тамирчин юу хүлээдэг вүлээ? Мэдээж үхэл. Хөөрхий гэрлүүгөө харин л гэж бодсон байхад. Резо өвгөн шоронгийн даргад Бойка болон Турбог үнэхээр хүчтэй байгаад санаа зовж байгаагаа хэлдэг. Мөн тэд энэ хിവэрээ тулалцсаар байх юм бол долларыг ялах юм байна гэж түүнд хэлдэг. Харин шоронгийн дарга Резо өвгөнд "Би энд анхаарлаа хандуулах болно" гэж түүнд хэлнэ. Шоронгийн дарга Турбо дээр очиод "Бойкатай хоёрын харилцаа нэг л бишээ. Та хоёр амаргууд юм уу" гэж хэлэхэд Турбо энэ бүхнийг эсэргүүцэхэд Турбог үгийн зөрүүгийг зодож гэмтээдэг. Маргааш нь хоолны цагаар Турбо ирээгүй байгааг Бойка гайхаж түүн дээр явж очиход Турбо маш их хэмжээний зодуулсан босч чадахгүй орон дээрээ хөвтөж байлаа. Бойкагийн ууранд хурж "Энэ бүхэнд би бууж өгөхгүй" хэмээн бэлтгэлээ хийж байх үед доллар түүн дээр ирдэг. Доллар Бойкад "Чи бол жорлон цэвэрлдэг. Чи бол жорлонгийн тулаанч. Би чамааг ялах болно" гэж хэлэхэд Бойка "Жорлонгийн тулаанч чамааг ялах юм бол чи харин юу болж хувирах уу" гэж түүнд хэлдэг. Ингээд доллар бас бэлтгэлээ ширүүхэн хийж эхэлнэ. Дараагийн удаа доллар Турботой тулалдах юм. Гэтэл энэ Турбогийн байж байгаа байдал. Бойка харин тэмцээндээ анхаарлаа хандуулж бэлтгэлээ маш сайн хийж байлаа. Хөөрхий Турбо биеийг хичнээн гимцэн гэсэн бэлтгэлээ арай ядан хийх болно. Маргааш нь ээлжид ажил руугаа явж байхдаа Бойка Турбо ярилцдаг. Бойка Турбод "Чи бол энэ тэмцээнд ялах ямар ч боломж байхгүй. Чи маш их хүн дээр гимцэн байна. Доллар чамайг хормын дотор л ялах болно. Тийм учраас чи одоо энэ ажил дээр очиод оргох хэрэгтэй" гэж хэлдэг. Тэгээ Бойка бол хэлдэгдээ ажил дээр очиод "Чи одоо оргох хэрэгтэй. Чи одоо л зогтох боломж чамд байна. Энд харуулууд маш цөөхөн харуулууд байна. Би энэ гинжийг таслая" гэхэд Турбо "Би бол явахгүй. Энэ тулаанд тулдах болно. Энэ тэмцээнд ялагдсан ч гэсэн би бол гэртээ хариулнаа. Намайг хариулах болно" гэж хэлсэн гэхэд ус хүмүүст зөөж өгч байсан өвгөн тэр хоёрт хэлдэг. "Эндээс амьд үлдсэн хүм гэж байхгүй. Чи бол явах хэрэгтэй. Эндээс явсан бүх хоригдлууд бүгдээрээ үхсэн" гэж хэлдэг. Ингээд л оргохоор зориг шулууддаг. Бойка харуулуудыг харж байгаад гинжийг зогсон боловч дасалж чаддаггүй. Ингээд харуулууд мэдснээр тэр хоёр руу дайрдаг. Харуулуудтай зодтолдож гинжийг бол амжилттай дасалж чаддаг. Турбо ч гэсэн амжиж зогтож чаддаг. Турбо руу буудах гэж байгаа нөхөрлөө Бойка чулуу шидснээр унгадаг. Харин Бойка эндээ үлдэж Турбо оргож чадлаа. Гага ухаан алдалтаасаа сэрэхэд Резо өвгөн болон шоронгийн дарга хоёр түүний өмнө зогсож байхан тэр.
Тэгээд Турбог барих олно. Тэгээд түүнийг ална. Мөн чамд ч гэсэн ижилхэн хувь тавилан хүлээж байгаа гэж түүнд хэлдэг. Харин Бойка шууд л Гагатай уулзахыг хүсдэг. Гэтэл Гага маань энэ хоёртой айл хэзээ хуйлцсан байгаа шүү дээ. Энэ бүхэнд Бойка маш их уурладаг. Харин Гага түүнд "Чи долларыг ялж чадахгүй. Чи ингээд дууссан" гэж түүн рүү хэлдэг. Ингээд нэгэнтээ Турбо байхгүй болсон тул Бойка доллар хоёр шууд тулалдахаар боллоо. Энэ бол пеналийн тулаан юм. Эрхэм нууц ноёдууд бүгд л доллар дээр бооцоогоо тавилаа. Тулаан эхэллээ. Бойко доллар хоёр маш ширүүн тулалдаж байлаа. Аль аль нь хүчтэй өрсөлдөгч гэдгээ нэг нэгэндээ харуулна. Бойкагийн хөлн гэмтэлтэй байгаа тул доллар түүнийг илрүүхэж эхэллээ. Энэ бүх явдалд Гага болон нууц ноёдууд үнэхээр их дотроо баярлана. Доллар Бойка руу яг л улангасан бух шиг л дайрж байлаа. Харин Бойка түүнд хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар байгаад рингнээс гарахан дээр. Шүүгч тоолж гэлнэ. 1 2 3 4. Бойка урдаа байх шалны модыг хараад өмнөх гунигт амьдралаа. Ялагдсан түүхүүдээ бодож "Ингээд би ялагдаж болохгүй шүү дээ" гэсэн бодол түүн төрж сэргэлт аавн тэр бослоо. Рингэн дээр Бойка дахин гарч ирэхэд доллар "Чи намайг ялж чадахгүй" гэж хэлэхэд Бойка харин өмнөхөөсөө илүү маш хүчтэйгээр түүн рүү дайрч эхэллээ. Одоо л жинхэнэ Бойка ирлээ. Тэрээр маш олон угсралтай зохилтууд шилдэг техникүүдээ ашиглан түүн рүү дайрч эхлэхэн тэр. Доллар энэ бүхэн гайхаж түүний өөдөөс олигтойч хамгаалалт хийж чадахгүй байлаа. Эцсийн эцэст Бойка долларын хөлийг хугартал нь өшөглөхөн тэрэ. Тийм ээ. Бойкын тэмцээнд яллаа. Ингээд нууц ноёдууд маань бүгд бооцоогоо алдаж мөнгөгүй хоцорхон тэрэ. Харин нөгөө Америк нууц ноёнтон маань шууд л буу барин шоронгийн даргын өрөөнд орж ирлээ. Ингээд Риза өгнийг буудаж ална. Харин шоронгийн дарга маань өрсөж Америк нууц ноёнтныг буудаж чадлаа. Ингээд Бойкаг амарч байхад шоронгийн дарга орж ирдэг. Тэгээд түүнд хэлдэг л дээ. "Энэ шоронгоос энэхүү тэмцээнээс нэг л хүн амьд үлддэг юм аа. Гэхдээ чи Турбог оргуулсан шүү дээ. Турбо амьд үлдсэн. Тэгэхээр чамд ямар сонголт өгдөж байна" гэж хэлээд түүнийг авч явдаг. Бойка ч ер нь юу болох гэж байгааг маш сайн ойлгодог. Түүнийг замд нь буулгаад өмнөх нөхдүүдийн айдал түүний толгоо руу буудуулгаад яг буудах гэж байх тэр акшнд Турбо гарч ирэн тэнд байсан бүх хүмүүсийг буудаж алдаг байлаа. Бойка маш ихээр гайхдаг. Ингээд Бойкаг дагуулan явдаг. Гэтэл хин дээрээ дагуулж очсон гэж санана. Энэ бол Гага байлаа. Тийм ээ, энэ бол Гага. Тэгээд Гага бол хэлдэг л дээ. "Би бол чам дээр мөнгөө тавьсан. Би чамайг ялна гэдэгт итгэж байсан. Миний өмнөх бүх үйлдэлүүд бол ерөөсөө л жүжиглэлтүүд байлаа. Энэ бол чиний мөнгө" гэд Бойкад цүнх дүүрэн мөнгө өгдөг. "Одоо чи ирэх чөлөөтөө өөрийнхөө дураараа өөрийнхөө хүснээрээ амьдр" гэдэг. Турбо харин Гагагийн төлөө тулалдахаар болсон тухайгаа түүнд хэлдэг. Бойка шууд л машинаас буухыг хүсдэг. Машинаас буугаад тэр хоёр нэг нэгэндээ тусалж дэмжиж байсанд баярлаж талархснаа хэлээд тэр хоёр салцгаадаг. Ингээд Бойка цүнх дүүрэн мөнгөтэй ирэх чөлөөтэй болж байгаагаар энэхүү кино дуусдаг билээ. Мөн Бойка 2 ангийн турш анхудаа инээж байгаа нь л энэ юм. Чин сэтгэлийн инээлт. Хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Subscribe дарахаа мартаоцай. Because